Оюнбатын согт тавтай морил. Өнөөдөр та бүхэнд Гонконгийн алдар жүжигчин, найруулагч Стивен Чоугийн өөрөө найруулж гол дүрдэн тоглосон 2004 оны Кунфугийн нууц хэмээх инэдмийн тулаант киног танилцуулах гэж байна. Киноны эхэнд 5 залуу цагдаагийн газарт баривчлагдсан эмэгтэйг сурлахаар ирсэн байна. Цагдаагийн даргаыг зодсныхаа дараа өнөөх 5 ир нэг эмэгтэйн цуг ямар ч эсэргүүцэлгүйгээр цагдаагийн газрыг орхин гадаа гудамжинд гарцгаана. Гадагш гарсны дараа гудамж эзгүүн дээр театр бас хаагдсан байхыг олж мэднэ. Энэ бүлгийн ахлагч ямар нэг зүйл буруу байгааг анзаарч буцаж цагдаагийн эсрэг рүү орцгоох гэж үзнэ. Гэсэн ч цагдаагийн нэг ажилтан хаалгыг амжиж хаажээ. Гэтэл тэднийг тал талаас нь сүхчин дэрмийн бүлгийнхэн бүслэн авна. Бүлгийнхний нэг нь салютасаа тусламж дуудахыг оролдсон ч сүхчин бүлгийн ахлагч сум тэдэнд гинж туслахаар ирэхгүй гэдгийг хэлнэ. Бүлгийн ахлагч зүгтхийг оролцсон ч нэг дээрэмчин сүхээ хөлрүүн шидэж тасалж орхино. Сүхчдийн ахлагч сум газар дунсан эрийн аймыг зэрлэгээр сүхтэж хөнөөнө. Эмэгтэй сумаас өөрийнхөө аймыг өршөөхийг гуйна. Сум эмэгтэйчүүдийг алдаггүй тул явж болно гэснээ ар нуруу нас нь ангийн буугаар буудан алах болно. Энэ хотод эмх замбраагүй байдал туйлдаа хүрч гэмт төлөвлөлүүдийн үйл ажиллагааг цагдаа нар хямж чадхаа болсон байна. Учир нь сүхчдийн бүлэглэл хотын хамгийн нөлөөтэй гэмт төлөвлөл юм. Гахаан хороо бол дунд иргэн насны хосын түрээслүүлдэг ядуусын нийтийн байр юм. Тэд нийтийн байраа түрээслүүлж хоолны мөнгө олдог хоёр юм. Байрны эзэн түрээслэгч эмэгтэйчүүддээс итгэнээс буцахгүй. Энэ хороонд амьдардаг хүмүүс туйлын ядуу бөгөөд хүн хөдөлмөр эрхэлдэг. Нэг өдөр түрээслэгчдийн нэг усанд орж байтал ус тасарна. Тэр байрны авхайг дуудаж шалтгааныг асуухад байрны авхай шатаар ороодон бууж тэр эрийг харааж эхэлнэ. Түрээслэгчид мөнгөө төлөхгүй байгаа тул усыг 7 хоногт 4 удаа таслах болсныг хэлнэ. Тэр бүх түрээслэгчдийг хашигчиж загнасны эцэст анхны гомдол гаргагчийг газарт унтлан цохино. Байрны авхай өрөөндөө буцаж ороод нөхөр нь өөр эмэгтэйтэй сэйтгэнэж байхыг олж мэднэ. Тэр нөхрөө зодож цонхоор түлхэж унгана. Хэсэг хугацааны дараа Синг болон Боун хоёр гахаан хороонд хурж ирнэ. Тэд өсчөнд орсны дараа Синг өсчнээс Боуны үсийг засахыг хүснэ. Зассныхан дараа тэр өсчин сүрдүүлж үсийг нь яхаараа юм гой застаг юм гэж шалтгаан гаргана. Боун нүцгэн зээжээ ил гарган сүхчин бүлгийн боссын дүрд жүжиглэн сүхний шивээсээрээ өсчин айлах гэж оролдоно. Синг өсчин хажуу тийш наваачиж мөнгө өгвөл боссынхоо уур хилэнг намдаж өгье гэж хэлнэ. Өсчин айсангүй. Угаасаа өөрийг нь алж чадахгүй. Яг өөр шиг нь хэдэн мянган хүмүүс би гэж хариулна. Удалгүй нийтийн байрныхан тэднийг тойрон хүрээлжээ. Синг агаагүй дүр үзүүлж нэгээр үзэлцэн ихсэн санал тавина. Хамгийн ихэнд нэг эмэгтэйг сонгон өөрийг нь цогхохыг хүснэ. Эмэгтэйн цохилт түүнд хит чанга байж таарав. Синг өөр нэг настай эрийг сонготол өнөөх нь бие бялдар сайтай болж таарав. Синг дуудлагаа өөрчлөн нэг хүүхдийг сонготол бас л булчинлаг биетэй болж таарна. Энэ хооронд Синг байрны авхайг дуудсан тул өнөөх нь эренгүүтээ Сингийг оловчаараа цохиж эхэлнэ. Синг өөрийгөө сүхчин бүлгийн гишүүн нэмэлт тусламж дуудана гэж сүрдүүлнэ. Тэр гал асааж динамитасаа ханны завар шидэж орхитол сүхчин бүлгийнхэн өөрийн дэд захирагчтай цуг явж таарад динамит толгоон дээр нунж дэлбэрсэн байв. Тэд хорооны хашаан дотор орж ирэхэд Синг байрны авхайг динамит шийдсэн гэж худлаа хэлнэ. Гэсэн ч дэд захирагчийг ирэхээс өмнө байрны авхай гэрлүүгээ чавхтан орж хөнжилт ороо орж нуугдана. Дэд захирагч анхаарлаа өсчин рүү хандуулж яг сүхтэх гэж байтал хинэгний үл мэдэгдэх хүчтэй цохилт дэд захирагчийг хогийн саванд ортол хийсгэж орхино. Бүлгийнхэн түүн дээр гүйлдэн иртэл аль болох хурдан нэмэлт хүч дууд гэж тушаана. Удалгүй сүхчин бүлгийнхэн бөөнөр ирж нийтийн байрныхан тэдний өмнө толгоогоо даалгасан байв. Бүх түрээслэгчдийг барьцаалж бүлгийн нэг гишүүн тэдний хоёрын дээрээс тос асгаж дээрэмчтэй ахлагч сум дэд захирагчийг нь зодсон хүнийг гаргаж өгөхгүй бол хоёр хүнийг нь бусдын өмнө шатаана гэж сүрдүүлнэ. Тэр 3 тоосны эцэст асаагаараа асан эмэгтэй рүү шидэх боловч замд нь ачаа зөөгч барьж аван дэд захирагчийг зодсон хүн өөрөө гэж үннээ хэлнэ. Түүнрөө сүхчин бүлгийнхэн бөөнөрөө дайрагч өөрийн кунфугийн нууц чадвараа ашиглан бараг бүгдийг нь болгож тавина. Энэ божигнаан дунд скүрчин бас кунфугийн мастер болохоо баталж атсчаа зөөгчтэй хамт тулалдана. Нарийн бовчин бас чадварлаг кунфучин болохоо баталж сүхчин бүлгийнхний галт зөвсгүүдийг өөрийн саваагаар цохиж эвдлэнэ. Тэр 3 цогтоос суумыг бүлгийнхэнтэй хөөж явуулна. Тэр шөнөө сүхчний бүлгийнхэн өөрсдийг нь нэрийг барьсан гэж Синг Боун хоёрыг байран хөлж сүх шидэн цааслахаар болно. Гэвч сүхэнд оногдохоос өмнө Синг өөрийн цоожийг тайлж суллагдана. Мөн Боуны цоожийг тайлж амиа урцгаана.
Синг сүгчтэй ахлагч Суумаас өөрийг нь бүлэгэлтэд авахыг гуйж нэг насных нь мөрөөдөл байсныг хэлнэ. Суум тэр хоёрыг бүлэгэлтэд орохыг хүсвэл хэн нэгнийг алах ёстой гэлнэ. Тэр шөндөө Синг Боун хоёр хэнийг алах талаар хэлцэхэд Синг гахаан орооны байрны занхааг байрных нь 10 хүнтэй цуг хөнөмөр байна гэж хэлдэг. Боун кунфу мэдэхгүй тул тэднийг алж чадахгүйгээ хэлэхэд Синг өөрийн өнгөрсөн түүхийг ярьж өгнө. Хүүхэд байхдаа кунфугийн номд зарж байсан хүнтэй танилцахад цаатхан түүнийг кунфу мастер болоход төгс царай бийтэй юм гээд Буддагийн алга хэмээх кунфугийн номыг ав гэж ятгана. Синг юм ч юм уу хуульч болно гэж насаараа цуглуулсан мөнгөө өгөн номыг худалдаж авсан байна. Тэр номыг уншиж өдөр болгон дасгал хийж байв. Нэг удаа жоохон охины хулигаанууд дээрлэхэж байхад туслах гэж очисон ч зодуулж өнөөдөл нь номоор нь тоглоом тахуухийн шарханд давссан ангиснээ дээрээс нь шээн доромжилдаг. Тэр өнгөрсөн дурсамж жаарсан нь алуурчин болохыг хүсэж байгаатай холбоотой байв. Тэд заримг зарж байсан охин дээр очиж авангуудаа мөнгө өгөхгүй зогтно. Фонк их охин тэдний араас гүйсэн ч тэр хоёр тарамбайд орон зогтаацгаана. Дараагийн өдөр байрны эзэн авха 3 кунфу мастерыг өөрсдийнхөө хэн гэдгийг нууснаас болж дээрэмчд цугласан хэмээн загнана. Тэр туулаа шүдэт Жейн болон бусад түрээслэгчтэй маргалдана. Байрны эзэн авхаа гинэт чангаар хашгирснаас олж шилэн аяг хагаран бусад хүмүүс амаа татцгаана. Синг Боун хоёр байрны эзэн авхааг алхаар эцгээжээ. Тэд болонд нуугдан Синг хутга шийдсэн боловч ханан дан мөрөн дээр нь санаандгүй зоогтно. Тэр гэмтсэн тул Боуныг хутга шийдэх гэсэн ч өнөөх нь бүрч муу шидэгч байж тааран Сингийн нөгөө мөрөн дээр хутгаа зоож орхино. Сүүлийн хутгаа шидэхийн өмнө Боун улам ойртон хутгаа далаах агшинд ирнэ Сингийн гаранд зоогдсон байрны авхаа руу хутганы бариулаа шиддэг. Тэд энэ бүтлгүүтлийнхээ дараа зогтох гэж оролдсон ч байрны авхаа тэднийг мэдчихдэг. Боун түүнийг айлгахын тулд дүүрэн могоо бүхийг торыг өргөн далаахад бүх могоо ард нь зогсож байсан Синг дээр асгардаг. Синг могоонуудыг холдуулахын тулд шүүлттэл могоонууд гинэт урал дээр нь хатгана. Байрны авхаа араас нь хурдны замаар хөөж хөөцөлтөн болно. Синг азар түүнээс зогтож чадна. Дараагийн өдөр Боун Сингтэй уулзах үед шархан аль хэдийн идгсэн байхыг анзаарна. Боун түүний хурдан идэрдэг гэж магтав. Тэд хоёр сохор хүн дундаа том цүн хүүрчгсэн явахыг анзаарч тэднийг шоолно. Үнэн дээр тэр хоёр бол сүхний бүлэглэлийн хөсөлсөн кунфу мастерууд байжээ. Тэд гахаан орооны 3 кунфу мастерыг алгах Суум ахлагчийн саналыг зөвшөөрнө. Тэр шөнө сохор мастерууд гахаан ороон дээр ирэх ба нэг сохор мастер нь ачаа зөгчийг алж орхино. Хоёр дахь мастер эсгүүрчрэн дээр очин хоорондоо тулдах болно. Тэд тулдаж байгаад гадаа гарцгаах үед хоёр дахь сохор мастер хөгжмийн зэмсэг ашиглан дууны чавхцсаар төрөл бүрийн зэмсгүүдийг агаарт нисгэж эхэлнэ. Нарийн бовчин эсгүүрчин туслахаар гарч ирэн хамгийн сайнаар хичээсэн ч тэд сохор мастеруудыг ялж чадсангүй. Хамгийн сүүлийн дайралттай зэрэгцэн байрны эзэн авхаа чангаар хашгирч байрны эзэн гинтхэн хоёр сохрын дунд зогсож тэдний хөгжим хэрэгслийг эвдэн тэднийг зодон эргэлдүүлнэ. Тэр хүчээ ашиглан тэднийг хөнгөн шавж мэд шидэрж орхино. Хоёр сохор мастер дахин хөгжмөө өгсөрч дундаа хийгээд хамгийн сайн техникээрээ довтлох. Байрны авхаа тусламжаар ирж тэдний өөдөөс маш чангаар хашгирахад өнөө хоёр салхинд нь хийсэж хамаг хувцсан салбайн урагдана. Хоёр сохор амир шөхийг гуйн зогтож одно. Байрны авхаа Суум ахлагчид дахин өөртөө нь орооцолдохгүй байхыг анхааруулв. Хорооныхан бүгд цуглан ачаа зөөгч ба эсгүүрчний өхөлд гашуудах ба нарийн бовчин амьд үлдсэн байх ч тэдний агуу хүчийг бахархснаа хэлж дуусаад эцсийн амьсгаа хураав. Байрны эзэн хосууд залуу байхад нь цорын ганц хүн кунфугаас олж нас барсан тул эгэлж ирэн байхыг ирмэлцэх болсноо хэлнэ. Өсчин өөрсдөд нь кунфу заахыг санал болгогч байрны авхаа онцгой биш л бол кунфуд суралцахад хит их цаг орно гэж татгалзсан. Өсчин өөрийнхөө чадварыг харуулж онцгой гэтгээ батлах гэж оролдогч ганц цохилтоор газар тунав. Маргааш өдөр Синг Боун хоёр зайрмаг зардаг Фон охиныг анзаарч мөнгийг нь дээрэмтгэхээр занал хийлв. Мөнгийг нь дээрэндээ зогтох гэтэл охин хайрцагт хийсэн модон чихрийг харуулна. Тэр сонсголгүй тул дохооны хэлээр түүнийг бав байхдаа өөрт нь туслахыг оролдон зодуулсан хөвгүү мөн болохыг таньснаа хэлнэ. Синг модон чихрийг газар унах чаад зогтон одно. Сингийн сэтгэл их хэтг хөдөлсөн тул Боуныг өөрөөсөө холд гэж хөөн хулгайлсан бүх мөнгөө өгөөд тосгон руу нам бардаад явуулчихна. Үүний дараа түүнийг хоёр сөвчний бүлгийнхэн барьж авна.
Сум ахлагч бүлэгт элсхийн тулд нэг даалгавар биелүүлэх ёстойг хэлнэ. Түүнийг сэтгцэн эмнэлэгт аваачин сөгчин бүлгийн зөвлөх газрын зураг харуулж хонглын хамгийн сүүлчийн камерт цоошлогдсон нэг хүнийг авар гэж тушаана. Синг орж явахдаа болохгүй гэдгийг харуулсан ёр тэмдгүүдийг харахч эцэст нь камерч хурж очин цоож тайлах чадвараа ашиглан төмөр хаалгыг нээн. Дотор нь энгийн л төрхтэй дунд иргэм насны ир байх ба түүнийг ноён аратан гэдэг. Түүнийг сөвчтийн бүлгийн төв байран дээр аваачлаа. Хинч түүнийг шилдэг алуурчин гэдэгт итгэсэнгүй. Зөвлөх түүнээс шан харамжийн талаар асуухад мөнгө чухал биш. Харин хүчтэй дайсан хэрэгтэй гэж хэлнэ. Сум ахлагч итгэхгүй байсан тул хүмүүстэй түүнийг зодохыг тушаана. Харин ноён аратан юу ч болоогүй юм шиг зодуулж байснаа гар бууг авч толгоо руугаа буудна. Харин сумыг толгоондоо хүрэхээс өмнө хоёр хуруугаараа барьж авна. Гайхаж итгэсэн сөгчин бүлгийнхэн ноён аратанд хүндэтгэл үзүүлнэ. Ноён аратан хан руу ойртсноо хөлөөрөө ханыг цохин нураахад цаана гахаа орооны байрны эзэн авхаа хоёр сөгчин бүлгийнхэнтэй тооцоо дуусгахаар хүлээн сууж байв. Кунфугийн гайхалтай дулаан эхлэхэд ноён аратан тэдний цохилтыг огт тоохгүй байснаа тэр хоёрыг хүчтэй цохиж унгана. Байрны авхаа чанга хашгирсан ч ноён аратанд нөлөөлөлгүй тулаанд илэрхэж эхлэв. Өөр сонголтгүй тулаа байрны авхаа оршуулгын хонхны дээд талыг эвдэн өөрийн хүчит хашгиралтыг хонхоор дамжуулан бүрч хүчтэй болгоход ноён аратан хуйларх салхинд шидэгдэн байшингийн зомголтой холилдно. Ноён аратан тэдний хүчийг үнэлж өршөөл гууж байгаа дүр үзүүлж байснаа гинэт дайрч үзгээр тэднийг эзсийг хатгана. Дараа нь тэр гурав барьцалдан бие биенээ өчөж хинч хөдлөхийн аргагүй болов. Сум ахлагч Сингийг хоёр мастрын толгойг модоор цохих гэж тушаана. Синг сандарсандаа сум ахлагчийг цохиж дараа нь ноён аратны толгойг модоо хугартал цохино. Уур нь хүрсэн ноён аратан хоёр мастрыг шидэж орхиод Сингийг зодож эхэлнэ. Толгойг нь бетонон шал цөмөртөл хүчтэй цохив. Аратны анхаарал сарних үед байрны эзэн авхаа хоёр Сингийг аваад зогтсон байлаа. Техник зогтаалгасанд сум ахлагч ноён аратан руу урлаж эхэлнэ. Харин аратан түүний ганц цохилтоор зүйл дуусгав. Гахаан хороонд байрны эзэн авхаа хоёр Сингийн амийг аврахын тулд эртний хятадын ангаахын арга ашиглана. Байрны эзэн Сингийг хурдан идэж байхад гайхаж орхино. Гадаа нь аратан сөгчин бүлгийнхэнтэй ирсэн байв. Синг бүрэн идгэлсэн байх ба байрны эзэн авхаа хоёрыг амарч байгээд сандал дээр суулгана. Тэр өрөөнөөс ажуухнаар алхан гарч сөгчин бүлгийнхэнтэй эцсийн тулааныг хийж эхэлнэ. Хүний олон тоог үл харгалзсан Синг сөгчин бүлгийнхнийг нэг нэгээр нь зодож эхэлсээр байрны эзэн авхаа хоёр аратан Сингийг зодохдоо санамсаргүйгээр чи урсгалыг нээн жинхэнэ чадварыг нь ил гаргасан байна гэж ярилцсан. Бүх сөгчин бүлгийнхнийг зодож дууссан дараа Синг аратан дээр очин ганц цохилтоор байрнаа сунгана. Тэдний хооронд эн тэнцүү гайхалтай дулаан болж байхад аратан жинхэнэ төрхөө гаргах болно. Тэр бах мэлхийн хэв маягийг ашиглан тулдах ба энэ нь маш хүчтэй техник байв. Нэг цохилтоор аратан Сингийг тэнгэр рүү үүлнээс дээш хөөрөхөд Синг Буддагийн адислыг хүлээн авч Буддагийн алганы техникийг эргэж санан тэнгэрээс буухдаа алгаараа аратны газартай хавсарна. Харин Синг аратныг алах гэж байтал ноён аратан бууж өгнө. Аратан түүнийг хуурч хатгахыг оролдогч Синг аратны хажуугаар түлхэн барилгад үлдээсэн Буддагийн алга түүнийг цочирдуулжээ. Ноён аратан энэ удаа бүрэн бууж өгч түүнийг багшаа гэж хүлээн зөвшөөрнө. Хожим Синг Бөөн хоёр хотод чихрийн дэлгүүр нээж ажилуулах ба Фонг гадаан зогсож байх болно. Синг түүнийг анзаарч тэр хоёр дахин учрах болно. Киноны төгсгөлд Кунфугийн номын худалдаачин өөр бусад номуудыг жаахан охинд зарах гэж оролдоно.